ээлж нэгэн подкастыг сонсож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Америк дахь Монгол оюутны холбооны төлөөлөл удирдах зөвлөлд 2020-оос 21 онд ажилласан 3 гишүүнийг урьж авчирсан байгаа. Өнөөдөр бид нар хузад ажилласан 1 жил буюу яг бүтэн одоо энэ удирдах зөвлөлийн гишүүн болоод ажиллаж явах явцад юу гарсан, ямар хүн төлөв байсан, юу сурч мэдсэн тэр талаараа бүгдээрээ ярилцъя зөвлөрсөн байна. За тэгээд гишүүдэд танилцуулахаас өмнө би ихэд өөрийгөө танилцуулъя. Намайг Инхүү Янга гэдэг. Би одоо Whitworth University-д 3 дугаар курстэй олон улсын харилцаа улс төр тэгээд бизнесийн чиглэлээр сурж байгаа. Саяны өнгөрдөг жил төлөөлөл удирдах зөвлөлд гадаад хэрэг хариуцсан ажилласан байгаа. Ингээд дараачихаа гишүүнийг өөрийгөө танилцуулах хэмээн. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай подкастыг сонсож байгаад бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг Ануудэр гэдэг. Би энэ жилийн тооцооны тэрүүнээр ажилласан байгаа. Одоо University of Massachusetts Boston 3 дугаар курстэй маркетингийн чиглэлээр сурдаг байгаа. За сайн байна уу? Намайг Итгэл гэдэг. Би MIT-ийн 2 дугаар курс сурдаг. Сая тодод болохоор мэдээлэл технологи албан дараагаар ажилласан байгаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Санж Митов гэдэг. Би Альтона University-г бизнес удирдлага санхүүгээр төгссөн. Тэгээд энэ жилийн тузад болохоор санхүүгийн албаны дараагаар ажиллаж байгаа. За ямар ч гэсэн бүгдээрээ эхлээд яг яагаад тузад орох болсон. Тэгээд бас дээрээс нь одоо энэ оюутны холбоо гэдэг энэ зүйл ер нь яг дотор нь байснараа ямар оч холбогдол гарч ирсэн, юу болдгийг тэр талаар ярилцгаа. Би болохоор энэ жилийн тузаас өмнө болохоор 2019 онд Bop-ийн менежерээр ажиллаад бол project manager гэдэг төслийн менежерээр ажиллаж байсан. Тэрнээс өмнө болохоор анх би 2014 онд Bop-ийн сургалтанд сууж ирсэн. Тэгээд Bop-ийн сургалт болохоос өмнө дандаа нэг өдөрлөг болдог танилцуулдаг. Тэгээд тэнд анх суучаал би намсагийн ингээл нөгөө гişүүдгээл өөрсдөө танилцуулж ирсэн чинь амар гайхагч нар бас ийм л хүмүүсээр нэг болъё гэл. Тэгэл Bop бүртгүүлчихэл дөрөв ингээд бүртгүүлсэн. Тэгэл ингээл гişүүд нэрэл юм ярихаар цаас ийм ихнэр шиг л болъё, ах ихнэр шиг л болъё гэл амар мөрөөдчихсэн аа ингээд цоцод орох тийм нөгөө юу зардал тавьсан. Тэрийг хараад за энэ л миний боломж юм байна. Одоо л би орё гэд амар баяртай орж исэн. Тэгээд түрүү 2019 оноос 20 онд ажиллаж байхад болохоор ингээд айгуу таалагтаад олон 10 жилийн оюутнуудад сурагч нарт зориулсан програм зохион байгуулж байхад айгуу гоё санагдаад би энэ цааш өргөжлүүлээд айгуу гоё юм гээд тэгээ энэ жилийн үед болохоор илүү зүйлний байсан бэ гэхээр удирдах боломж олдоо. Тэгээд Монгол Америк сурж байгаа Монгол оюутнуудад төлөөлөөд ажиллах мөн багаар илүү хамтран ажиллах манай SB буюу нөгөө бодлого зөвлөлөөс ментор авах боломжтой. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх боломжтой болохоор нь бол айгуу гой боломжийг санагдаад гарсан байгаа. Одоо нөгөө сая Анукаг хэлсэн бодлогын зөвлөл гэдэг. Тэр бодлогын зөвлөлд байгаа хүмүүс бол бидний яг л нөгөө 14 5 онд яг нөгөө үзэгчдийн суулаас сууж явах тэр хүмүүс гарч ирээ ярьдагтай адилхан тэр хүмүүс маань бидний одоо ментор шиг хүмүүс болж байгаа гэсэн. Тэр хүмүүстэй илүү их дотносноор одоо яг бидний аль хизээнэ туулаад гарсан замыг тэр хүмүүсээс асууна гэдэг бол айгуу тийм том бас боломж шиг санагдсан. Тэгээ ер нь бол багаар ажиллах скил айгуу сайн сайжирсан. Тэгээд тэр бүх зүйлүүдийг одоо ер нь бол 1 жилийн дотор шууд бүгдийг ингээ аавна гэдэг бол надад айгүй тийм том боломж шиг харагдаж байгаа. Би бүр яг адилхан бодож байна. Би бас яг 18 онд Bop-д өөрөө сурагч хийж байгаа. Тэгээд 19 онд Америк дээрээ сургуультаа сурч ирсэн. Тэгээд анх Bop-д сууж байхад болохоор ингээл багш нарын сургуулийнхаа талаар тэр чинь ингээл яг зөвхөн хичээл хэсэлээ тэрнээс гадна бас ингээл сургуулийнхаа талаар яриад ингээд айгүй гой хүүхдүүдэд inspiration өгвөл motivation өгдөг. Тэгэл ингээл багш нарынхаа одоо ингээд сургуулийг хараад зураг мөрөөнүүд нь хараад ингээд ёо ямар гоё юм бэ ингээл явахын сан гэж бодоод тэгэл хэрэг би ингээл явах юм бол би яг л ингээл тузад орндоо л гэлээ амар боддог байсан. Тэгэл яг ирснийхаа дараа угаасаа ингээд тузадаа ороод ажилласан. Тэгээ яг сая Уянга Анука хоёр хэлсэнчлээ. Тэгээд тузад ороод ажилласны дараа л ерөнхийдөө багаар ажиллах чадвар тэгэл ингээл монгол хүмүүстэй танилцсан. Тэгэл ингээл хүмүүстэй харьцах чадвар мөн айгүй янз бүрийн юм сурсан юм шиг санагдсан. Би тэгээ анхыг аплайдж байхдаа болохоор яг харж байгаа хамгийн хүнтэй баг харьцах юуг ин позишнийг сонгож ирсэн байхгүй юу. Тэр нь болохоор мэдээлэл технологи албаны дараагаа тэр нь болохоор арай хүнтэй харьцахгүй шүттэй шал хотлоо амар олон хүнтэй харьцсан л та. Тэгээд ингээд орсноор болохоор ингээд илүү хүмүүстэй харьцаж сурсан юм шиг надад амар санагдчихсэн.
Тийм тэгээд одоо SB-гийнхантай одоо тузынхаа гишүүдтэйгээс гадна тэгээд SB-гийнхантай тэгээд янз бүрийн одоо ивентэн дээр зохион байгуулахаар тэрэндээ оролцож байгаа хүмүүстэй гэл янз бүрийн хүмүүстэй амар харилцаа сурсан юм шиг санагдчихсан. Тий миний хувьд болохоор би яг нөгөө хамгийн анх амсагийн EGM-ээр дамжуулаад ерөөхдөө холбогдчихсэн. Тэгээд яг 19 оны EGM-д явж байхад EGM Colorado талсан. Тэгээд тэнд явж байхад болохоор манай бодлогын зөвлөлийнхаа айгуу мундаг харагдчихсан. Бодлогын зөвлөлөөс нэлээд олон хүмүүсийн спикерээр орж исэн л тэр жил. Тэгээд айгуу одоо айгуу гой юм яриад тэгээд тэр нэг гой санагдчихсан. Тэгээд дээрэс нь ер нь тэр EGM-д явсан хүүхдүүд нь гэсэн айгуу мундаг хүүхдүүд байсан. Тэгээд одоо ч гэсэн тэр хүүхдүүдээс маань энд одоо нэг нь сууж ийн, манай оюугаа сууж ийн. Тэгээд хамгийн аюу амсаагийнхаа тодод орчоод тэгээд бидсэн чинь манай EGM зүг явж исэн уянга баха хоёр байсан. Тэгээд би хамгийн анхудад мэдгүй хүмүүстэй орчих үедээ гээд бас тэ бүгдийг мэдгүй тэхгүй хүмүүстэй байх үедээ бодож исэн чинь манай хоёр маань ороод ирсэн байсан. Тэр нэг гоёсэн. Тэгээд нөгөө гуравтай ч гэсэн айгүй гоё найдад болсон. Тэгээд яг манай гурыг хэлсэнчлэн энэ жилийн цуцад ажилласнаар болохоор багийн ажиллагаа гэдэг зүйлийг айгүй сайн сурсан. Хоорондоо одоо харилцаагаа яаж сайжруулах уу, янз бүрийн асуудал гарлаа гэхэд тэрийг яаж solve хийх үү, одоо тэрийг яаж шийдэх үү гэх мэтээс ахуулаад багийн ажиллагаан дээр маш их юм сурсан гэж бодож байгаа. Тэгээд дээрээс нь time management дээр ч гэсэн айгүй их юм сурсан. Одоо бүгдээрээ л сургууль сурдаг. Тэгээд одоо зарим нь ажилладаг. Тэрний хажуугаар ингээд волонтер хийгээд энэ одоо энэ бүр organization гэж явж байгаа дээр энийг ингээд үйл ажиллагааг нь явуулаад ивент зохион байгуулад тэгээд хүмүүст одоо янз бүрийн хариу одоо Facebook Messenger ч юм уу ирсэн хүмүүст хариух их мэдээс хоолой айгүй хол ажил хийгээд энийг ингээд ажиллагаа хажуугаар хийж байгаа хичээл хажуур хийж байгаа гэхээр time management-ийг бол үнэхээр сайн одоо сурсан гэж бодож байгаа. Тийм байна. Дөрүүлээ яг цуцад ороод айгүй тийм гоё гэгээлэг юмнууд хэлэлцээр яг ер нь яг хэцүү одоо өөрт чинь personally бас дээрэс нь багийн чинь хувьд яг хэцүү ингээд давж гарахад хэцүү зүйл тохиолдож байсан уу? Тохиолдож исэн бол яг юу болж исэн бэ? Тэр талаараа хуваалцаач. За тийм цуцад оршид яг Уусаа анх ингээл амар танихгүй 6 хүнтэй хамт орж байгаа шүү дээ. Тэгэл ингээл яг танихгүй ч яг ингээл хараад яг за царайг нь мэддэг тэгэл ерөөсөө нэг ярьж үзээгүй хүмүүстэйгээ ч юм уу. Тэгэл ингээл анх ороод тэгэл ингээд анхандаа л ихэндээ л амар зүгээр. Тэгэл ингээд яг нөгөө ажилд гарч ирээл моп ингээд эхлээл ингээд жинхнээсээ нөгөө ингээд стресстэй амар ажилтаа болол тэгэл хоорондоо муудалцаж эхлээл. Тэгэл ер нь аюу тиймэрхүү нэг тийм communication асуудлууд аюу гардаг байсан. Тэгээ ингээд гэхдээ тэрийг ингээд аюу ярилцаад сурцсан надад бүр амар гой санагдчихсэн. Хэдийгээр ингээд амар олоотой муудалцажсэн ч гэсэн тэгээд сүүлд нь ингээд нэг нэгнээс уучлалтгүйгаад ярилцаа зарны буруу ээжээ гэд амар тэгж сурсан надад бүр амар гой санагдчихсэн. Тэгээ одоо болохоор ингээд яг за манай тэр маань тэгж тэгдэж шүү. Одоо тэр нь тэгдэж шүү. Одоо ингэ шүү гэд бүр ингээд нэг ингээд зохицуулаад сурцсан байсан. Ер нь бол муухагаар эхлээд аяга гоёор тассан. Тэгэл бол өөрөө тэгвэл зохицуултгаал хийсэн юм биш үү? Юм багийн зохицуулт юм байгаагүй л дээ. Гэхдээ яг хөө би бол итгэлийн хийсэнд бол эхлээд аяа санал нийлж юм гээд мэдээж л нөгөө хүмүүсийн хайн хоорондоо муудалцах үйл ажиллагаах юмнууд айгүйх гарна. Тэгээ тэрийг болохоор ингээд айгүй өрхөн тоглоомчгүй зохицуулаад сурцсан ингээд за ингээд нэгэн стресстэй гамч харахгүй ингээд би бинийг айгүй ойлгоод дэмжээ. Тэгээд нэг нь ингээд завгүй би биндээ айгүй гоё туслаа. За ингээд би ингээд хийгээд тусалж игээл бүр амар сайн дураар бүр амар сэтгэлээрээ хүмүүс за би энд тусалж энийг хийх юм бэ нөхөрөө би хийгээл ингээд бүр амар гоё санаачлагтай хүмүүс. Тэгээд яг хэцүү байсан зүйл юу вэ гэхээр энэ жилийн онцлог яг харахгүй нөгөө коронавирусээс болоо бүх юм алсын зайнаас болсон. Тэгээ бид нар яг долоолол хизээч уулзж байгаагүй ингээд нэг өрөөнд ороод юм зохион байгуулж үзээгүй. Тэр нь бол өмнөх жилүүдэд бопыг зохион байгуулахад их гишүүд Монголдо ирсэн хамтдаа уулзж байгаа л юм зохион байгуулдаг. Энэ жил болохоор манай бопын сургалт маань захимаар болоод бид нар өөрсдөө ч хоорондоо ингээд зумээр ирээл ингээд юм зохицуулсан. Тэр бол жоохон хүндрэлтэйсэн. Цагийн зөрүүний асуудлаас ахвал бид нэг 3 өөр цагийн тайм гэдэг. Нэг нь Улаанбаатар тэгэл нөгөө ESC PST гэх ингээд шал өөрөөр хэлбэлхээр тохирсон цаг болохоос ахуулаад тэр жоохон хүндрэлтэйсэн. Гэхдээ хичнээн ингээ холын зайнаас ч гэсэн ингээ би бинийг амар сайн мэддэг болсон. Ингээ би бинийг амар ойлгоод амар дотно болсон. Тэгээ бүр долуулах хам дайн гуулцдаг гэсэн бол бүр би биенээсээ салж хацхын аргагүй бүр амар дотно найзууд болох байсан баха. Санчка юу гэж бодож байна? Тийм манай ер нь бол яг хэлцлээ. Яг communication асуудал дээр угаасаа ямар ч багаар ажилласан team communication тал дээр асуудал гарч ирдэг.
Тэр бол уусаа тодорхой асуудал. Гэхдээ бидний хувьд бол тэрийг аягүй сайн шийдэн гэдэг дээр гэсэн би итгэлтэй санал нэг юм. Тэгээд онлайн гэдэг дээр бол үнэхээр яг үнэн байсан. Энэ жил болохоор одоо нэг багаараа уулзаад яг биенийхээ царайг хараад тэгэхээр яг бүх юм ингээд аягүй үр бүтээлтэй өнгөрдөг. Тэгээд бид нэр тгийж чадаагүй одоо онлайн занаас байсан болохоор заримдаа бас жоохон тийм inefficient талдаа бас уулзалтууд хэд болдог байсан. Тэр нь жоохон хүндрэлтэй асуудал байсан. Тийм байна. Тийм ер нь миний хувьд ч гэсэн яг л одоо тийм анх удаага нөгөө бид нар чинь тузынхаа үйл ажиллагааг онлайнаар явуулаад байгаа. Бид нар бүх одоо ивентүүдэд бүгдийг л онлайнаар болгосон. Тэгээ анх удаага тийм болчоо гэдэг утгаараа ингээд өмнө нь байсан хүнээс ингээ асуух юусоо боломж байхгүй. Өөртөө л ингээл юм хийхгүй бол team pressure байсан болохоор тэр нь жоохон хэцүү байсан. Гэхдээ ямар ч гэсэн би тэгэд тэрийг даваа гарснараа бас тэрнээсээ бас одоо юм сурсан. Бот болын эжимийн талаар цөмөрөө нэг жоохон ярих уу. Тэг яг ер нь яг юу байдаг, яадаг гэдэг талаар нь. Bob гэдэг маань болохоор нөгөө Best University Opportunity Program гэдэг ер нь бол Америк сурах хүсэлтэй 10 жилийн сурагч нарт ер нь бол оюутнуудад зориулсан 100-ны 4-7 оны хөтөлбөр байдیں۔ Тэгээд сая болохоор бид нэр 11 дэх жилдээ зохион байгуулсан. Тэгээд анх удаа захимаар бас зохион байгуулж үзлээ. Өмнө нь болохоор ингээд нэг 10 жилийн сургууль дээр 7 оны 5 өдөр ингээд өдөр болгон ордог тийм програм байсан. Гэхдээ энэ жил захимаар болохоор арай удаанаар 6-7 оны хугацаатай зохион байгуулж үзсэн байгаа. Тэгээд бид нар болохоор ACT, Reading, Writing, TOEFL тэгээд graduate application process, undergraduate application process гэдэг ерөнхийдөө бол Америк apply-таад хэрэгтэй бүх юмыг заадаг. Энэ жилийн бас нэг онцлог нь юу байсан бэ гэхээр 4 college course-ууд оруулаад энэ бол Америкт хичээл авахыг ямар гэдгийг сурагч нартаа бол харуулад нэвтрүүлж чадсандаа айгу баяртай байгаа. Тэгээд тэр хичээлүүд маань ч гэсэн хүмүүст амар таалагдаад мөн өөр нэг манай гишүүдээс бас тэр хичээлүүд маань сууж үзсэн байгаа. За тэгээд AGM болохоор annual general meeting гэдэг ерөнхий чуулган уулзалт гэдэг нь бол дандаа талархлын баяраар болдог тийм гишүүдийн маань дундах жил болгон уулздаг тийм чуулган уулзалт. Тэгээд энэ жил болохоор талархлын баяр коронавирусын улмаас эсвэл талархлын баяраар бичлэн уулзаагүй. Нэг сард өвлийн амралтаараа ингээд Монгол бичлэн уулзаад хийя гэсэн яг Монгол хөл хорой тогтоогоод бид нар бол Zoom-ээрээс анх удаа чуулган уулзалтаа онлайнаар хийж үзсэн байгаа. Тэгээд энэ жилийн BOP ер нь бол яг нөгөө онлайнаар байсан болохоор шал үр байсан. Гэхдээ онлайнаар байсан болохоор илүү олон нөгөө сурагчтай байсан л та. Би яг нөгөө 19 онд application process зааж явах болохоор манай ангид чинь 15 түүхтэйсэн. Энэ жил бол яг ихтэйглээ хоёулынгийнх нь TOEFL-ийг хэдүүхтэй лээ. Хоёулаа чинь бүр 2 хуваа. Тий, 40 бүр амар их болоод 40-тэй өмнө хизээч яг in person тэр нь орж яхад хизээч 40 хүн байхгүй байсан л та. TOEFL ер нь ямар ч ангид гэтээ байдаг байсан ч үлээ бүр дээр үед гэж те 14-5 нөгөө SAT-г 2 section болгож чаад гэсэн. Гэтээ яг тэр нь яг 40 байсан үгүйг нь бас амьд. Ямар ч гэсэн 2 section хуваагаад итгэл бит хоёр яг TOEFL-ийн 2 section-ыг аваад зааж исэн. Тэгээ надад бол яг багшилсан үе гэхээсээ илүү яг 100 яг нөгөө гэртээ харна гэж бодож исэн чинь гэртээ харж чадахгүй гацсан байсан. Тэгээд 2 section хуваацсан болохоор нөгөө яг нэг хичээл зааж байгаа хүнээс 2 дахин илүү чармаал гарах хэрэгтэй бас яа. Тэгэхээр нэг хичээлийн 2 өөр ингээ ангид заад гэхээр илүү их цаг зарцуулаад. Тэр надад яг цагийн хувьд айгүй их цаг зарцуулсан. Ямар ч гэсэн тэр нь worth it байсан байх гэж найдаж байгаа. Итгэлийн үед ямар исэн бэ? Тий, надаас ер нь цаг дээр нэлийн асуудал гарч ирсэн. Яг тэр 2 section анхнаасаа 1 гэж төлөвлөж байгаа зүйлд нь 2 болсон болохоор тэр 2 гэдэг чинь бүр хичээллээд эхлэлний дараа гарсан шийдвэр болохоор бүр яг цагийн тал дээр бол тэгжсэн. Тэгээд ерөнхийдөө бас яг 100 гэрлүүг аавна гэж бодож байгаад яг адилхан тэгээд болцсон байсан болохоор ингээд монгол хүмүүстэй ярилцаад хүүхдүүдтэй яриад ингээд бол надад л амар гоё байсан. Тэгээд сурагчд маань амар хөөрхөн төгснөхийн дараа ч гэсэн ингээд багшаа би TOEFL дээр өндрөө нарцсан байна. Баярлалаа амар ингээд мессеж энэ бичмэд ямар гоё юм бэ гэж бодож мэдчихсэн. За юун дээр TOEFL болохоор ер нь жилийн жилд айгүй олон сурагчтай анги байгаад байдаг шүү дээ. Монголчууд TOEFL шалгалтыг илүү мэддэг, SAT гэхэд нэг хүмүүс мэддэггүй. Тэгээд тэгээ дээрэс манайх нөгөө pre-TOEFL гэж ордог. Тэгээд хэд бас pre-TOEFL бол
хүмүүсээ тэгэхээр хитрхий жоохон нөгөө юу юм бэ л аим broad юм бэл гэдэг SAT гэх юм бол яг specifically зөвхөн нөгөө 12-оо төгсөж байгаа хүмүүс л орж эсвэл нэгтэй 11-р юм таа. TOEFL гэхээр яг нөгөө бүх насныхаа ингээд орчих боломжтой болоод яг их байж болох юм. Ер нь бол амар харьцангуйсан ба. Би бас SAT chemistry авсан. SAT chemistry бол нэг 2-3 хүүхдтэйсэн. Гэтэ яг цөөхөн ч гэсэндээ амар гоё хоорондоо ингээд айгуу гоё. Угаасаа л нэг үеийн хүүхдүүд болохоор хэдийгээр ингээд багш сурч гэдэг юм дааж аж гэсэндээ айгуу гоё хоорондоо танилцаад ярилцаад ингээд болоход айгуу гоё гэсэн. Боб дээр нэмж хэлэх юм чинь болохоор манай амсаагийн гишүүд дандаа заадаг. Тэгээс paid internship дээр явдаг. Тэгээд энэ бол цалингийн хувьд бол Монголд дэдэг хамгийн өндөр цалинтай internship-ээр явдаг байхаа тий. Цалин бас өгдөг. Тэрийгээр рекламчиж гээд. Тэгээд сурагчтаасаа гадна бас нөгөө хамт өөр хичээл тааж байгаа багш нар энтертэйгээ бас амар дотносчихсэн. Дээрээс нь одоо нөгөө зохион байгуулахаас гадна бас өөр хичээл таажсан болохоор ингээд тустай багш нартайгаа амар ингээд одоо арай холбоотойсэн юм уу тэгэл ингээд байнгын чек нэгэл хөөе за юу болж байна тэргээл бидэд чинь бас янз бүрийн нөгөө нэг чат маттай тэгэл тэн дээрээ баахан одоо хүүхдүүдийг чинь ингэж ингээл хамаг зовлонгоо хуваалцаал ингээл айгу гоё юм шиг санагдсан. Юу ижимийн талаар санчка ярих уу нөгөө 19 онд явж исэн тэр нь айгу таалагдсан болохоор амсаад орж исэн ч ер нь энэ жилийн онцлог юу байв? Ер нь тэр ижимдээ явхад болохоор би яг нөгөө нэг яг ижимд явахын өмнө ажил хийжсэн л та. Тэгээ ажил Texas Dallas-д ажил хийжсэн. Тэгээд ажил хийж байхад бол ерөөсөө монгол хүн байхгүйсэн эргэн тойронд. Би ажил хийж байхад ганц ч монгол хүнтэй уулзаагүй. Тэгээд ижим татсан чинь амар олон монгол хүмүүс нэг газар тэгээ бөндөө монголоор яриад айгу гой санагдчихсэн. Тэгэл тэр чинь яг нөгөө нэг хоорондоо монголоор яриад эхлэнгүүт яг нөгөө нэг гэртээ очсон юм шиг тэгээд санагдаад айгу таалагдчихсэн. Тэгээд тэрнийх нь яг 2 дахь өдөр болсон үйл ажиллагаа нь болохоор нөгөө нэг спикерүүд ирээд ярьж исэн. Тэгээд спикерүүд маань болохоор айгу хэрэгтэй сэдвүүдээр ярьж исэн. Одоо дадлага яаж олох вэ? Ажил яаж олох уу ч юм уу Америкт ажил олох юм бол айгу хэцүү байдаг. Тэгээд яг тэрэн дээр өөрсдийнхөө бодит experience-ээр хуваалцаад тэгж яхад бол тэр нь айгу хүртэвчтэй санагдчихсан. Тэгээд тийм байгаа. Тэгээд манай яг HM-ийн тухай гэхэд болохоор одоо жил болгон Америкийн аль нэг хотод болдог байгаа талхлын баярын үеэр. За тэгээд энэ жилийн HM-ийн хувьд болохоор онлайнаар зохион байгуулагдсан анхуд байгаа. Тэгээд онцлог нь болохоор яг Монголоос ч юм уу Америкаас ч юм уу энэ тэндээс хүмүүс оролцсон. Тэгээд спикерүүдийн хувьд ч гэсэн яг зөвхөн биеэр оролцохгүй учраас онлайнаар учраас мундаг спикерүүд энэ жил бас ирсэн байгаа. Тийм онцлогтой байна. За тэгээд EJM-ээр бас айгүй олон networking activity-нууд их болсон. Тэгээд ер нь олон хүмүүстэй танилцсан юм байгаа. Ер нь энэ жилийн EJM айгүй том давуу талтай болсон. Тэгээ ер нь энэ жилийн EJM чинь нөгөө онлайнаар болсон болохоор айгүй том давуу талтай байсан бах. Яа тэгэхээр нөгөө Америкийн мужууд ч хоорондоо хол болохлээр нэг ирэг дээр нь болох юм бол тэ бүр зүүн ирэг дээр болох юм бол баруун иргээс хүн ирдэг ч юм уу зүүн ирэг дээр болох юм бол баруун иргээс хүмүүс ирэхэд одоо зардлын хувьд айгүй өндөр үедээ идэх ч юм уу. Тийм болохоор яг ингээд очиж гэж ботсон ч гэсэн очиж чадахгүй байсан баг та. Миний хувьд гэх юм бол би жишээл нэг курс байх. EJM чинь Нью-Йоркт болчихлоо. Тийм Нью-Йоркт болчихсон баха. Тэр үед бол айгүй хол байсан болохоор угаасаа очиж чадаагүй. Яг тэрнтэй л адилхан ерөнхийдөө тийм байсан. Тэнгүүт энэ жил болохоор угаасаа тэр чинь нөгөө онлайнаар байсан. Тэгээ би тэгээд нөгөө тохиролцож байгаа бас дээрсэн тийм EST, PSD Монголд ч гэсэн ер нь яг цагийн хувьд хүн болгонд тохиромжтой байхаар цагаас сонгоод юм бол гайгүй болсон гэж найдаж байгаа. Яа тэгэхээр би тэгэд ер нь яг зохион байгуулахаас өмнө айгүй айцтай байсан. Яна хүн орж ирэх болоо өөртөө бас хүмүүсээр холбогдох юм уу? Ингээ хүмүүс орж ирэнгүүтээ 10хан одоо хүнтэй сууж явах юм бол манай спикерүүд бас хэцүү байхад ер нь жоохон айцтай байсан. Тэг ямар ч гэсэн бүр амар амжилттай болоогүй маа гэхэд ямар ч гэсэн бүтлгүүтэйгөө би тэгэд дуусгаж чадсан. Тэгээ EJM гэж ярьж ихснүүснээс хойш цөмөрөө EJM болсон хайлалаа цөмөр ярих. Надад тэр EJM-ээр болсон том хайгаа гэх юм бол манай спикерүүд амар хөөрх ингээд активитиуд ингээд бүрийг оролцоод бид нар ингээд зөндөө олон ингээд тийм fun activities хийж байгаа шүү дээ. Тоглоом тоглоод тэрнээр ингээд өөрсдөө бүр амар идэвхтэй оролцоод ингээд амар баг үеийн хүн шиг байсан бүр амар гой санагдсан. Ингээд цаг зав зарцуулаад тэрнээр бүр амар
гайхмаар юм шиг баярлмаар юм шиг шоконд ормоор юм шиг хүү энэ хүү ингээд байгаад ахаа бид нартэй юм яриад тэгээд тэр өөр амар гой санагдсан. Тэгэл богино хугацаанд тийм би нэг айгуу сайн таньж мэдээд тэг ингээл нөгөө бид нар зохион байгуулж байгаа ч гэсэн нөгөө шагналтай тийм тоглоомнууд байсан. Тэрнээ би бүр өөрөө орчмоор санагдаад бүр санагдаад ямар гоё тоглоомнууд тоглоод би бүр надад амар таалагдсан. Тэгээ миний бодлоор бол айгүй амжилттай болсон баха. Ингээ анх удаа захмаар хийсэн гэхэд тэрнэр бол айгүй сэтгэл өндөр байгаа. Тэгээ дээрэс нь 2 өдөр басан. Тэр ч үднээсээ ингээд айгүй гоё хийсэн. Тэгээ сая EDM зохион байгуулж байгаа болохоор сая Монголд манай 7 гишүүнээс 4 нь Монголд хийсэн. Тэгээд 3 нийлж агаад нэг офис сууж агаад хамтдаа ер нь бол хийсэн гэхүү дээ. Яг ингээ нэг өрөө сууж агаад тэрээс айгүй сонирхолтой гоё яасан. Санчка та хоёрын уулзчихсан анхны өдөр лөө. Үгүй. Тэрний өмнө санчка ч санхүүгийн мэргэжилтэй би тэгээд нөгөө аккаунтын хичээл авч байгаа зарим ойлгохгүй байхаараа санчкатай уулзч тусалцаа авч исэн. Энэ тодод айгүй том давуу тал нь ингээд төрөл бүрийн нөгөө мэргэжлээ сурдаг хүмүүсээс ингээд гоё дотн найзууд болсон болохоор зөвлөгөө авах боломжтой. Би ингээд ойлгохгүй юмаа санчкагаар тайлбарлуулаад бараг шууд тодод ороогүй юу санчкагаар хичээл мичээл асцгаа. Тэгээд тэр EGM хоёр бол тэр айгүй гоё исэн. Өөр мартагдахгүй зүйлхээр happy hour гэж би юу ярьж болж байгаа юм болов уу? Яар. Болох юм уу? Төвшөөлт үгүй. Өөр мартагдахгүй аргагүй том зүйл гэхээр бид нэр happy hour гэж хэлдэг байсан. Тэг ингээл хоорондоо яг ажлын бусдын өөр зүгээр л ямар ч хамаагүй зүйлээр хоорондоо ярилцаад би нэгэ таньж мэдээл тэр бүр амар сонирхолтой бид нар ингээл 2-3 цаг хамаагүй ярилцаал бүр аим хөвгөлтэй бүр ингээд үнэхээр гоё цагийг өнгөрүүлдэг гэсэн. Тэгээс нөгөө EGM бэлтгэл гээл бид нэр бөөндөө ингээл туршиж үзээл тэгэл тоглоом хоорондоо тоглож үзээл бүр инээлцээр агаал бүр айгүй гоёсэн бүр ингээд инээсээр агаа хатар сүлдө өгдсөн. Тэр бол гоё дурсамжуудын нэг бол ийсэн. Тийм, EGM дээр бас нэг миний санаад авч ирсэн юм болохоор дундуур нь янз бүрийн тоглоом тоглуулъя гэд. Тэгээ хүмүүс нь яана тоглоомдоо нэг идэхгүй ингээл оролцохгүй ингээд байх үедээ гэж би амар бодсон байхгүй юу. Тэгсэн чи хүмүүс нь амар оролцоо нөгөө ингээд тузын гişүүд нь ингээд тус-тустай хуваагдаад өдөртөө явуулсан. Тэгээд ингээд яг нэг тоглоом бүр ингээд бүр санаад үлдсэн байгаа болохоор ингээд нөгөө нэг би ингээд нэг айтем хэлээд тэрийг нь олж ирэх байсан байхгүй бусад хүмүүс нэг 30 секунд хугацаанд. Тэгээд би тэрэн дээр нэг хүмүүс оролцохгүй байх та ингээд дүмбигээ суугаад байх та гэж бодсон чи манайхан чи гүүгээд бүгд камера барьж гүүж мүгээд амар сонирхолтой наа оюкавт хоёр бүр инээгээд ямар та нар ямар хурдаалт эсвэл нөгөөд чинь бүр сурцсан амар ширээн дээр шууд энэ гэж гаргаж ирж ирээд амар гоё тоглож ирсэн. Тэр нь бүр амар гоё санагдчихсэн. Яг хүмүүс ингээд амар гоё бүгд аягүй гоё оролцоод явж ирсэн. Тэрнээр нэмээд хэлэхэд нөгөө хүмүүс тоглохгүй байхад гэсний дараа нь ингээд юу санаана юу юм уу ингээд энэ фидбек өгөх юм байна гэсэн чинь тоглоомын цаг урт болгоо нэмж тоглоё гэж бүр амар дуртай байсан. Заашгүй тэгэл бүр амар. Тэр чинь тоглоом сонгох гэж би бас буу юм болсон байхгүй. Эхлээд нэг хитэн тоглоом сонгоцсон юмснаа тэрийгээ ярьж байгаад тэр чигтэн бараг бүгдийг байхгүй болоод дахиж бүр шинэ тоглоомод гаргаж ирээд бас нөгөө тушиж үзээд өөртөөс тоглож үзсэн шүү. Тэгээ өмнөх өдөр бараг зарим юм сольж мөлөөд бүр амар буу юм болж тоглоомдоо сонгосон болохоор бүр амар сандарч исэн чи харин тэрийг бүр ингээ хүмүүс бүр амар гой тоглоод тахаар нь бүр ингээ амар баярлж исэн билээ дотроо. Санчкагийн үед ямар санагдсан бэ? Тийм манай яг EGM дээр бас хайлайтуудыг ер нь бол дурсчлаа. Тэгээд тэндээ баник спикерүүд ер нь айгүй инээдтэй байсан. Тэгээд айгүй гой гой зүйлүүдээр ярьсан ч гэсэн ер нь бол айгүй одоо спикерүүд инээдтэйсэн үү амар стартап митингнүүд аваад ирсэн юм шиг. Тийм санчкагийн нөгөө Эрдэнэлт гэж спикер нөгөө Монгол зарчим нөгөө гэсэн тэр хүн бүр экстра инээдтэйсэн. Тэр хүний дараа нь нэг би номын дэлгүүртээр явжаа. Тэр хүний ном таарлсан чинь үнэхээр яг амар тэр хүн ингээд үнэхээр сериосны царайтай инээгээд ингээд тэр номынхаа нөрөн дээр гарсан байхгүй. Гэтэ бүр тэр ном нь үнэхээр тэр хүн амар болцсолтой. Тэр хүний ингээд хүндж байгаа ч гэсэн бүр царайг нь хараад инээхгүй чадахгүй бүр 10-20 хоног өнгөрчөөд ах чинь тэр номын дэлгүүр дотор бол баг ганцаараа ингэж тэр спикерийн царайг нь хараад ирсэн бол тийм. Элиг ороод ирсэн байсан шүү дээ. Санааныг ороод ирсэн. Тэгснээ гинт амар сериосны асуултад асуугаад гараад ирсэн. Бид нар бүр паниктээд юу гэдэг хүн хаанаас гараад ирвэ гэсэн нэг охин дундуур нь орж ирээд сангуул сурд гинт ороод сүүлийн минутанд бид дуулна яг тэтгэлээ хаацсан байсныг дараа нөгөө хүмүүс асуухаар бид за ороод ир гэх юмаа өгöd байсан чинь тэр жоохон бураасан юм билээ л те. Эрдэнэлт спикер дээр гарчихсан. Эрдэнэлт спикер өөрөө айгүй амар нээлттэй. За миний доо хаас сурдаг ингээл асуулт орж ирсэн үед
Тэгсэн амар идэвхтэй те. Би тэд санхүү эдийн засгийн 2 дээр нэмэх 2 дээр сурдаг англи нэг сурдаг охин багш. Тийм. Тэм тест ухаан алтхан холгол гэсэн шүү дээ. Тэр бүр амар энэ тест шүү бүр ингээд. Тийм. Тэгээ ер нь бол ижимсээ гоё юм гэвэл манай оролцогчид маань айгүй их энийг урт болгоё гэсэн комментүүд айгүй хэлжсэн айгүй гоёсэн. Бид нар нөгөө нэг цагаа хитрхийн урт цагаар болгочихвол хүмүүс айгүй уйтгартай тэгээд хүмүүс гараа явчих гэж бодсон чинь айгүй олон хүмүүс цагийн урт болгоё гэж хэлжсэн нас айгүй таалагдсан. Тийм 2 өдөр тэгээ хоёуланд нь яг officially дуусны дараа хүмүүс нь үлдээд баахан ярьсан шүү дээ. Тэгээ бидэд жаахан яг одоо манай ивент чинь 3 цагаар 2 өдөр болж байгаа байхгүй. Тэгээ анх болохоор 3-аас илүү болчихвол наа чи хүн үлдэхгүй баг төгсгөлт нь баг хөнгөө олон шүү малын шүү гэсэн чинь зүгээр бүгдээрээ тэр чигээ дахиад мангар олон удаа яриад байгаад байсан. За тэгээ ер нь одоо ингээ боб болоо ийм хайлайтын талаар ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна. Тэгээд одоо цөмөрөө яг бид нар яг нэг жилийн турш юу хийсэн бэ те яг гол хийсэн ажлуудаа ярих уу. Нөгөө манай боб хөтөлбөр маань бол яхаа аргагүй гишүүдийнхаа тусламжтайгаар бол явдаг. Тэгээд манай нөгөө сурагчдаас авж байгаа төлбөр нь болохоор зүгээр л тэр чигтээ нөгөө зардалд явдаг. Нөгөө багш нарын цалингаас гадна багш нартаа өгж байгаа таблет ч юм уу тэгээд бичлэн орохоор нөгөө байрны түрээс мөрөөс ч юм уу жижиг сажиг зардал явдаг. Энэ жил онлайнээс болохоор зардал харьцангуй бага. Тэгээд гишүүдийнхаа өгсөн хандивын тусламжтайгаар багш нарыгаа цалинжуулаад paid internship болгодог байгаа. Тэгээд гишүүдтэй маш их баярлаа гэж хэлмээр байна. Тийм аа. Өөр нэг айгуу том хийж бүтээсэн зүйл юу вэ гэхээр бид нэр Монголд одоо манай тузын зарим гишүүд байгааг ашиглаад нөгөө удаан хугацааны турш бид нэр Америкийн элчинтэй холбоо тогтоохыг зорж байгаад энэ жил анх удаага уулзалт зохион байгуулад амсагийнхаа үйл ажиллагааг танилцуулаад тэгээ цаашдын үйл ажиллагаа болон хамтран ажиллах талаараа ингээ ярилцсан маш үр дүнтэй уулзалт зохион байгуулж чадсан бол манай энэ жилийн тузээс бас яхааргүй том хайлайтуудын нэг юм болов уу гэж бодож байна. Тэгээд тийм байна. За мөн бид нар боб хөтөлбөрийнхөө өмнө өдөрлөг зохион байгуулдаг. Гэхдээ энэ жил онлайнаас болохоор зохион байгуулж чадахгүй болохоор манай тузын гишүүд Америк сурах хүсэлтэй хүмүүсийн дунд идэг хамгийн төгөөмөл асуултуудыг нэгтгээд 6 сэдв болгож хуваагаад гишүүн болго маань 3 зочны хамтаар тийм дискшн хийсэн байгаа. Тэгээд тэрийгээ бид нар өөрсдөө YouTube пост болон Instagram дээрээ IGTV-гээр оруулаад яг үр өгөөчтэй дискшн хийчихсэн. Тэрэндээ бол бас маш их баяртай. Айгуу тийм сонирхолтой сэдвүүдээс одоо жишээ нь оюутан хүмүүс яаж мөнгө хэмнэх вэ? Англи яаж сайжруулах вэ? Тэгээд магистр болон докторт явах гэвэл юунд анхаарах вэ гэдэг ч юм уу ингээд айгүй олон сонирхолтой сэдвүүдээр бид нар тус бүртээ ирсэн байгаа. Тэгээс нөгөө тузад орсон давуу тал нөгөө өөр хүмүүстэй харьцаж сурдаг гэд анх хэлжсэн шүү дээ. Тэрэн дээр ингээд бид нэр анх энэ дискшн хийхд болохоор ингээд салбар бүрдээ явж байгаа, амжилттай явж байгаа хүмүүс рүү ингээд холбогдоод тэр ч маа бас айгүй том юм шүү дээ. Ингээд ерөөс ах танихгүйнтэй холбогдоод манай дискшнд ороод өгөөч гэж асуух бол жоохон санаа зовморч юм шиг юу гэх юм мэдэхгүй. Гэхдээ ингээд тузадтай ажилласны тусламжтайгаар ингээд танихгүй хүмүүс рүү холбоо бариад өөргөө танилцуулаад хэрэгтэй мэдээлэл авч өгч чаддаг болсон бас өргөж юм болов уу гэж бодож байна. Дээр нэмээд бас дээрэс нөгөө бодлогын зөвлөлийн халуунаа маань бид бүгдтэй нэг юм яриад бас багш нартай бас ярьсан баг тийм юмнуудаа бас YouTube дээр таваад Instagram дээр ч гэсэн бас IGTV дээр талина болохоор харин тийм бобын багш нартай ерөнхийдөө багшлахад ямар байсан нэтрэгээ туршлагаас нугаалцаад ерөнхийдөө ямар байна гэд айгаа гоё ярилцаад тэгээд тэрийгээ бидэд IGTV дээр болон YouTube дээр бас тавьсан байгаа. Сүүлийн үг гэсэн чинь амар олон хэлмээр санагдчихлаа. Өвний түрүүнд уянгада подкастта урьсанд маш их баярлалаа. Урьсан гэж би баг орой орсон л доо. Гэхдээ яг урьсанд баярлалаа. Тэгээд энэ жил бас маш сайхан сэтгэлээрээ ингээд Монголын ирээд болсон хүмүүстэй ажилласанд бол маш их баяртай байна. Тэгээд бүгдээрээ ингээд өөр өөрсдийн гэсэн маш онцлогтой, бүгдээр нэг юмд бүр амар мундаг хүмүүстэй хамтарч ажиллаад тэгээд амар мундаг хүмүүстэй хамт ажиллахаар ч өөрөөс ингээд дагаад мундаг болмоор санагдсан юм билэ. Тэгээд намаагаас ингээд гоё inspire хийгээд надад тусалж дэмжижсэн маш их баярлаа гэж тузын гишүүдтэй хэлмээрээ. Тэгээд энэ дундаас бүр хамгийн гоё experience нь ингээд айгүй гоё дотны 6 найзтай басна бол маш их баяртай байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн тузад ороод гоё дотны найзуудтай болох боломжтой. Тэгээд
Тэгвэл үнэхээр маш сайхан, харамсахгүй, үнэхээр гоё тарчлаг болно гэдэгт итгэлтэй байна. Одоо тэгээ микрофоноо Санчикада шилжүүлье. За, микрофоныг хүлээж авлаа. Тэгээд энэ жилийн манай тооц маань үнэхээр дурсамжтай. Тэгээд үр дүн өндөртэй, бүтээмж өндөртэй байсан. Тэгээд ямар ч санкогийн хэлснээр бид нар бол хоорондоо маш сайн найзууд болсон байгаа. Тэгээд одоо ингээд буцаад ингээд бодохоор нэг жил аягүй хурдан өнгөрцөн байна. Тэгэхээр та одоо манай энэ жилийн эх жилийн тооцоод маань орж байгаа хүүхдүүдэд ч гэсэн нэг жил аягүй хурдан үр дүнтэй сурсан зүйл ихтэй дурсамжтай байна хаа гэж бодож байна. Тэгээ бүгдээрээ идэвхтэй аплай хийгээрэй. За тийм ер нь миний дээд хэлэх гэжсэн сүүлийн үгийг манай Анука Санчикоор хэлчихлээ дөө гэнэ. Ер нь аль тооцд орснороо айгаа гоё найз нөхдөдтэй болоод хүнтэй яаж харилцах уу те. Тэгэл тэрнээс гадна одоо зүгээр энгийн зүйлүүдээс эхлээл айгаа том ивент одоо олон хүнд яаж хүрэх үү гэдэг талаас амар их зүйл сурт юм байлээ. Тэг ингээд 7 хоногт нэг бид нэг за нэг 2 удаа хуралдаг ч гэсэндээ тэрнээс айгүй их юм сураа. Тэгээ одоо ингээд жилийн дараа харахад айгүй их юм ингээд үр бүтээлтэй өнгөрөөсөн. Одоо 2 том ивенттэй Bob Agent тэрний ингээд хооронд нь бидэд ингээд өөрсдөө санаачлал айгүй олон зүйлүүдийг зохион бүтээсэн байгаа да. Айгүй олон зүйлүүдийг ингээд хийцэн байгаа да бол одоо ингээд айгүй баярлж байна. Тэгээ ингээд дараагийн тоцдож гисэндээ ингээд ингээд хүмүүсийн аплайдхайг айгүй уриалж байна. Айгүй гоё надтай болоод өөрийгөө хажуугаар нь хөгжүүлээ яваарэ гэж хэлсэн байна. За ингээд та гуравтай маш их баярлалаа. Мөн бид дүрийг энэ хүртэл сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа.